Чулуун энтрерийн хэм маяг нь хүний оюун санааг тайвшруулах, стресс бухимдлаас холдуулах давуу чанартаагаас гадна хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй агаар, шороо чулуу, ус нарны гэрэл зэргийн хүнд зайлшгүй хэрэгцээтэй байгалийн элементүүдийг өөртөө шингээсэнгээд олон давуу талууд нь судалгаагаар батлагджээ. Чулуун танд амьд энергийг мэдрүүлэн хүчил төрөгч ялгаруулж, гэрэлтүүлэх бусад төрлийн засал чимэглэлтэй сайн хослож, засал чимэглэлийн хамгийн дээд зэрэглэлийн тансаг материал болон тоос, шорог өөртөө татахгүйгээд эерэг чанаруудыг хатгалсан байдаг. Чулуу өөрөө байглаасаа бүүдэх, тод бус өнгө төрхтэйч бусад байгалийн гаралтай материалуудыг бодвол интерьерт хаана, шал, камин тавцангийн өнгөлгөөнд хэрэглэхэд тухайн орчны өнгө төрх эрс өөрчлөгдөж, шууд анхаарал татж эхэлдэг. Органик хими урвалгүй байгалийн бүтээгдэхүүн хэрэглэх нь хүн төрөлхтний шин сонголт болоод байна. Орчин үед хүн эрүүл мэндэд хамгийн түрүүнд анхаарах болсон нь байгалийн цэвэр бүтээгдэхүүний нэр хүнд үнийг өндөрт гаргаж байна. Хэрэглэгчд маань энгийн бодит, экологт хоргүй байгалийн цэвэр материалаар орон сууцаа байрах чимэлхийг илүүд үзэх болж хамгийн сонирхолтой нь бидний нэг их анзаараад байдаггүй үнэгүй мэд санагддаг чулууг интерьерт ихэр хэрэглэгчийг хандлага бий болсон байна. Үл хөдлөх хөрөнгийн дотоод болон гадаад зах зээлийн хөгжлийн чиг хандлага, шинэ стандарт, судалгаа, мэдээлэл, үн ханш, эрх зүйн зохицуулалт, эдийн засагч, шинжээчдийн ярилцлага, нийтлэл, зөвлөгөө мэдээлэл. Энэ бүгдийг House Location сэтгүүлээс.
Үл хөдлөх хөрөнгийн дотоод болон гадаад зах зээлийн хөгжлийн чиг хандлага, шинэ стандарт, судалгаа, мэдээлэл, үн ханш, эрх зүйн зохицуулалт, эдийн засагч, шинжээчдийн ярилцлага, нийтлэл, зөвлөгөө мэдээлэл. Энэ бүгдийг House Location сэтгүүлээс. Шинэ байрны үн ханш өсгөө буурах уу? Орон нутаг болон нийслэл баригдаж буй шинэ орон сууцны судалгаа мэдээлэл House Location сэтгүүлийн шинэ дугаард зангигдлаа. Дархан Эрдэнэт хот, Багнуур налайх дүүргүүдэд зөндөрлөж буй орон сууцнуудын талаарх мэдээлэл, мөн барилгын материалын үн ханш болон технологийн хөгжлийн судалгаач энэ дугаард багтсныг онцлие. Түүнчлэн Улаанбаатар хотод баригдаж буй 116 төслийг үн ханшийн ангилалтаагаар хүргэж, улс орны их бүтээн байгуулалтын 2013 оны чиг хандлага болон орон сууцны үн өсгөө буурах уу гэдэгт орон сууцны санхүүжилтийн корпорациас хариулт ирсэн нь цаг үеийн мэдээлэл болно. Салбарын онцлог мэдээлэл болон Завхан аймагт баригдаж буй бүтээн байгуулалт төсөл хөтөлбөрүүдийг багтааж, Хөдөлмөрийн Баатар жүгдрийн их ажлын замнал дүрцтгэлийг эргэн сөхөж, зочны ярилцлага тавьсныг та сонирхон уншаарай. Монгол энцээрээр хийцлийн гайхамшигыг дугаартаа онцолж, орчин цагийн энцээрээр хөгжлөөсч мэдээлэл нийтэлсэн нь танд зөвлөгөө болно. Гадаад зах зээл, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг манай сурвалжлах баг Бүгд найрамдах Солонгос улс болон Япон улсад болсон технологийн үзэсгэлэнгээс бэлтгэн хүргэлээ. Төсөөлөлт орон сууцны төсөл болон сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн гайхамшигыг дурандаа буулгасан нь таны сонирхлыг эрхгүй татах бизээ. Барилга, үл хөдлөх хөрөнгийн салбартаа үйлдсэн даатгалын зах зээлийн мэдээллийг чухалчилж, Монгол даатгал компанийн гүйцэтгэх захирал Батцуултай манай сурвалжлагч ярилцсныг төлөвлөж байна. Мөн үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөлөл Ремикон хувьцаат компанийн алсын хараа болон их хотын бүтээн байгуулалтын зураг төсөл гэд ярилцлага, сурвалжлага, танилцуулгуудыг танд өргөн барьж байна. Дугаар бүр шинэлэг байж, судалгаат мэдээллээр баялаг байх House Location сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа. Миний дэлгүүр сүлжээ Max, Номин, Оргил супермаркетуудад худалдаалж, мөн Монгол шуудан, Улаанбаатар шуудан, Sky шуудан, Түгээмэл шуудангуудаар захиалга явагдаж байна. House Location сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа.
Үл хөдлөх хөрөнгийн дотоод болон гадаад зах зээлийн хөгжлийн чиг хандлага, шинэ стандарт, судалгаа, мэдээлэл, үн ханш, эрх зүйн зохицуулалт, эдийн засагч, шинжээчдийн ярилцлага, нийтлэл, зөвлөгөө мэдээлэл. Энэ бүгдийг House Location сэтгүүлээс. Үл хөдлөх хөрөнгө нэвтрүүлэг интерьер болонгаараа үргэлжилж байна. Интерьер болонгийнхаа энэ удаагийн дугаараар өөрөө тасалгааны фэнкшн талаарх зөвлөгөө өгөхөөр бэлтгэлээ. Монголжуулч Эрдэнэс фэнкшүг амьдрал ахуйдаа хэрэгэлсээр иржээ. Жишээ нь Монгол гэрийн дотоод зохион байгуулалт гэрт байгаа хүмүүр өөрийн гэсэн орон зайтай байсан зэргээс харж болно. Харин өнөөгийн бидний орон сууцны хэлбэр хэмжээ амьдралын хэв маяг өөрчлөгдснөөс энергийн урсгалын зохицуулалт алдагдсан гэж хэлж болох юм а. Тиймээс гэртээ энергийн зөв урсгалыг бий болгох хүсэлтэй хүн бүхэн зориулж дараах мэдээллийг хүргэж байна. Зочны өрөө. Зочны өрөө нь гэр бүлийн оюуны төв учир хамгийн тоглог байх ёстой. Гэрэлтүүлэг сайтай харанхуй боломгүй байвал сайн. Тавилгынхаа булангаар гээ хэлбэртэйгээр байрлуулж болно. Зочны өрөө хоёр цонхтой байвал сайн боловч өөдөөсөө буюу хаалга руу харсан байх нь тохиромжгүй юм. Хэрэг давчуу нарийн бол хананд нь тойл цайвар өнгийн байгалийн зураг хөлгөөрэй. Хаалганы хажууд энерги хаах том тавилга байрлуулах хэрэггүй. Зочны өрөөнд байгаа эд зүйлс эцдийнхээ тухай илтгэж байх нь зүйтэй. Гэр бүлийн зураг, бэлэг дурсгалын зүйлс, өргөмжлөл, шагнал зэргийг ил байрлуулаарай. Цуглуулга байрлуулахад зочны өрөө хамгийн тохиромжтой байдаг. Мөн таны өөрийн хийсэн ямар нэг урлал байвал сонин төдийгүй сайн энерги нэмэгдэл их болдог. Номын тавиар сервант шүүгээ байнга хаалттай байх ёстой. Эс бөгөөс эзнээ алдар нэр олоход нь саад болдог гэж үздэг байна. Ариун цэврийн өрөө. Фэнкшү дугаалгын өрөөг устай хамт мөнгө гадагшилж байгаа хэмээн үздэг байна. Ариун цэврийн өрөө байрны төвд байвал муу энергийн тараах их үүсвэр болно. Харин ийм байрлалтай бол хаалганы дотор талд тойл тавьж муу энергийг буцаадаг. Мөн тосхуурын таг хаалгыг байнга хааж байх хэрэгтэй. Унтлагын өрөө. Хүн амьдралынхаа 3%-ийг унтаж өнгөрөөдөг. Тиймээс унтлагын өрөө тоглог байвал зохино. Мөн унтаж байгаа хүн маш эмзэг байдаг тул фэнкшүүд энэ төрөөг их анхаардаг байна. Унтлагын өрөө тэгш үнцэгт болон дөрвөлжин хэлбэртэй байвал тохиромжтой байдаг ба ийм хэлбэрийн өрөөнд сайн энерги чөлөөтэй нэвтэрдэг. Унтлагын өрөө ганц хаалгатай байхад л болно. Нарны гэрэл орон дээрд шууд тусгаар байж болохгүй. Мөн ургамал цэцэг тавих шаардлагагүй. Унтлагын орыг цонхны хажууд хөл талаар нь хаалга руу харуулж тавьдаггүй. Орон доогуур элдв зүйл тавихгүй, чөлөөтэй байлгавал сайн энерги нэвтэрнэ. Энэ өрөөнд тойл байх хэрэггүй. Заашгүй шаардлагатай бол дугуй тойл тавиарай. Галын өрөө. Гал дугуй нь эд баялагийг бэлэгдэх тул тухтай байвал зохино. 100%-ыг гол хаалга ариун цэврийн өрөө, унтлагын өрөөд сантехникийн холбоос руу харуулж байрлуулдаггүй. Мөн ямар ч тохиолдолд баруун хойд онцогт байрлуулах хэрэггүй. 100-ны дээр тойл байрлуулах нь хийж байгаа хоолыг өсгөх бэлэгдэл болдог. Мөн хөргөгч угаал дуур нь усыг бэлэгдэх тул 100%-ыг эдгээрийн хооронд байрлуулж болохгүй. Усны хооронд гал байвал нулимс гашуудлыг бэлэгддэг байна. Гал тогооны өрөөнд дугуй ширээ хамгийн тохиромжтой. Би та бүхэндээ өрөө тасалгааны фэнкшн талаарх зөвлөгөөг хүргэлээ. Үл хөдлөх хөрөнгийн дотоод болон гадаад зах зээлийн хөгжлийн чиг хандлага, шинэ стандарт, судалгаа, мэдээлэл, үн ханш, эрх зүйн зохицуулалт, эдийн засагч, шинжээчдийн ярилцлага, нийтлэл, зөвлөгөө мэдээлэл. Энэ бүгдийг House Location сэтгүүлээс. Ээж болох хүндэт үргээ биелүүлж буй өсгий та өхөөрдөн бяцхан үрсээ агарын сайханд эрүүл төглөг орчинд бойжуулахыг хүсэж байна уу? Мэдээж манай орны хувьд цэвэр агаар нэн чухал. Зөвзөгчтэй сонголт болон үргэлжилж байгаа жирэмсэн болон дөнгөж төрөөд удаагүй байгаа эцэгтэйчүүд бүсгүйчүүдэд зориулсан заяа агаар амралтыг та бүхэндээ санал болгож байгаамаа.
Эднийх жилийн 4 улирал тасралтгүй үйл ажиллагаагаа явуулдгаараа онцлогтой. Амралтын барилга нь батлагдсан зураг төслийн дагуу баригдаж, улсын комиссийн зөвшөөрөлтэй мэргэжлийн эмч, совилогч, тоогооч, зориулалтын тооног төхөөрөмж, инженерийн шугам сүлжээгээр бүрэн хангагдсан. За заяа агаар амралтын жирэмсний талаар ямар нэгэн төсөөлөлгүй. За өөрөөр хэлэх юм бол анхны өрөө үлгийд авах гэж байгаа бүсгүйчүүдэд маань сэтгэл санаанд нь баггүй өөрчлөлт ордог. Тэр өөрчлөлтөнд нь мэргэжлийн их барих хэмж зөвлөгөө өгч үзлэг хийж за мөн хоолны зуршлыг сайжруулна гэд маш олон давуу талуудтай байгаа. Иймээс эднийг 5-аас 10 хоногийн хугацаанд мэргэжлийн их барих эмэгтэйчүүдийн үзлэг хийж зөвлөгөө өгч сэтгэл санааг нь бэлдэн гэсэн үг юм. Мөн жирэмсэн болоо төрөд удаагүй байгаа бүсгүйчүүд 100 гаалтын дэглэмээ алдснаас болж өөрсдийн гоо сайхан төдийгүй хүүхэдтэй ч нөлөөлж болзошгүй хоол хүнс хэргэлдэг. Таны хоолтын байдлаас хүүхдийн өсөлт хөгжилд шууд хамаарна. Иймээс зөв хоолтын талаар ч мөн адил мэдлэг өгөх юм. Заам өргөн байжлан сөргөөр нөлөөсөн хувцлал жирэмсний 3 үеийн дасгал, төрсний дараах 4 үеийн дасгал, жирэмсэн болон дөнгөж төрсөн эхчүүдийн маань өдөр тутам хийх дасгал гээд ахуй хэрэглээний бүхий л дасгалуудыг заасургана. Эцэгтэйчүүд бүсгүйчүүд маань заяа амралтыг зорьсноор хоолны зуршлаа сайжруулан магадгүй таны хүүхэд тархины даралттай бол тархины даралт, тураалт, хатгалгааг агаартай хавсарч эмчилнэгээд давуу тал их байгаа юм. Хамгийн гол нь заяа агаар амралт нь ямар нэг юм хэрэглэхгүй, эрүүл зөв зохистой хоол хүнсийг голчиж цэвэр агаарт бүхий л талын зөвлөгөө өгч альжаал ардаргааг тань тайлах болно. За би та бүхэндээ заяа агаар амралтыг санал болголоо. За хамгийн гол нь нийслэлийн хамгийн цэвэр агаартай бүсэд байрлаж байгаа гэдгээр онцлог давуу талтай байгаа. Энэхүү амралтанд жирэмсэн эхчүүд болон дөнгөж төрөд удааг байгаа эцэгтэйчүүд бүсгүйчүүд та бүхнийг заяа агаар амралтандаа урьж байна. Ганцхан таны л хөл хөндөрсөн мэт сэтгэл хөндөрч явснаас мэргэжлийн сэтгэл зүйчээс зөвлөгөө аван жаргал зовлон нэгт нөхдөдөө цагийг хөгжилтэй сонирхолтой өнгөрүүлэхийг би та бүхэндээ санал болголоо. Үл хөдлөх хөрөнгийн дотоод болон гадаад зах зээлийн хөгжлийн чиг хандлага, шинэ стандарт, судалгаа, мэдээлэл, үн ханш, эрх зүйн зохицуулалт, эдийн засагч, шинжээчдийн ярилцлага, нийтлэл, зөвлөгөө мэдээлэл. Энэ бүгдийг House Location сэтгүүлээс.
хөдөл хөрөнгийн дотоод болон гадаад зах зээлийн хөгжлийн чиг хандлага, шинэ стандарт, судалгаа, мэдээлэл, үн ханш, эрх зүйн зохицуулалт, эдийн засагч, шинжээчдийн ярилцлага, нийтлэл, зөвлөгөө мэдээлэл. Энэ бүгдийг House Location сэтгүүлээс. Шинэ байрны үн ханш өсгөө буурах уу? Орон нутаг болон нийслэл баригдаж буй шинэ орон сууцны судалгаа мэдээлэл House Location сэтгүүлийн шинэ дугаард зангигдлаа. Дархан Эрдэнэт хот, Багнуур налайх дүүр бүдэд зөндөрлөж буй орон сууцнуудын талаарх мэдээлэл, мөн барилгын материалын үн ханш болон технологийн хөгжлийн судалгаач энэ дугаард багтсныг онцлие. Түүнчлэн Улаанбаатар хотод баригдаж буй 116 төслийг үн ханшийн ангилалтаагаар хүргэж, улс орны их бүтээн байгуулалтын 2013 оны чиг хандлага болон орон сууцны үн өсгөө буурах уу гэдэгт орон сууцны санхүүжилтийн корпорациас хариулт ирсэн нь цаг үеийн мэдээлэл болно. Салбарын онцлог мэдээлэл болон Завхан аймагт баригдаж буй бүтээн байгуулалт төсөл хөтөлбөрүүдийг багтааж, Хөдөлмөрийн Баатар жүгдрийн их ажлын замналд үрдтгэлийг эргэн сөхөж, зочны ярилцлагатай урьсныг та сонирхон уншаарай. Монгол энцээрээр хийцлийн гайхамшигыг дугаартаа онцолж, орчин цагийн энцээрээр хөгжлөөсч мэдээлэл нийтэлсэн нь танд зөвлөгөө болно. Гадаад зах зээл, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг манай сурвалжлах баг бүгд найрамдах Солонгос улс болон Япон улсад болсон технологийн үзэсгэлэнгээс бэлтгэн хүргэлээ. Төсөөлөлт орон сууцны төсөл болон сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн гайхамшигыг дурандаа булгасан нь таны сонирхлыг эрэхгүй татах бизээ. Барилга, үйл хөдлөх хөрөнгийн салбартаа үйлдсэн даатгалын зах зээлийн мэдээллийг чухалчилж, Монгол даатгал компанийн гүйцэтгэх захирал Батцуултай манай сурвалжлагч ярилцсныг төлөвлөж байна. Мөн үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөлөл Ремикон хувьцаат компанийн алсын хараа болон их хотын бүтээн байгуулалтын зураг төсөл гээд ярилцлага, сурвалжлага, танилцуулгуудыг танд өргөн барьж байна. Дугаар бүр шинэлэг байж, судалгаат мэдээллээр баялаг байх House Location сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа. Миний дэлгүүр сүлжээ Max, Номин, Оргил супермаркетуудад худалдаалж, мөн Монгол шуудан, Улаанбаатар шуудан, Sky шуудан, Түгээмэл шуудангуудаар захиалга явагдаж байна. House Location сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа.
Та бүхэндээ үл хөдлөх хөрөнгө нэвтрүүлэг хийх шинэ дугаарыг хүргэлээ. Үл хөдлөх хөрөнгө нэвтрүүлэг болон House Location сэтгүүлтэй хамтран ажиллахыг хүсвэл дэлгэцэн дээр байгаа утсаар холбоо бариарай.